нийлбэр ба үржүүр нь 20 хуваагддаг зөвхөн 4-5-аар бичигдэх хамгийн бага тоглол. За 4 ба 5 2-оор л бичнэ. Энэ хоёр цифрыг л ашиглана. Тэгэхээр энэ хоёр хоёулаа орцсонд байх юм бол аль алинаас нь нэг орвол үржүүр нь заавал 20 хуваагдана. Яагаад гэвэл 4-5-ын 20 учраас. Тэгэхээр үржүүр дээр нь анхаарахгүй ч болно. Тэгэхээр 4-5-аас ядаж нэг орцсон боход асуудал байхгүй гэсэн үг. Одоо нийлбэр. Нийлбэр дээр хамгийн бага тоолж учраас ер нь дөрвүүдийн нийлбэр энд орсон дөрвүүдийн нийлбэр нэг 5 байна. 5-уудын нийлбэр нь нэг 5 сэтгэл да. Яа гэдэг чинь. За тэгвэл энэ 20 хуваагдах систем чи ер нь нийлбэр нь 20 хуваагдах систем шүү. Тэгэхээр А дээр нэмэх нь бэ 20 хуваагдах систем. 20 байх албагүй 20 хуваагдах систем. За тэгэхээр эндээс юу хэлэх гээд нэхэр вэ? Дөрвийн цифруудын нийлбэр заавал 20 хуваагдахаас аргагүй. 4 ба 5-уудын нийлбэрийг үргэлж 20 хуваагддаг тонод үүсэж шүү дээ. Тэгэхдээ 5-ын тонны гэсэн 5-ын тонны нийлбэр нь 20 хуваагддаг үед тэг 4-ийн тонуудын нийлбэр 20 хуваагдахын тулд 4-ийн тонууд нэгсэндээ 5 удаа орчход 5-4-20. Одоо би 5-ын тонуудыг 2 үччихээр чи 30 хуваагдахгүй дахиад 2 үчнэ гэсэн. Тэгэхээр энэ тоо хамгийн бага минимум тоо байна гэсэн үг. 4-ийн тоо 4 оруулаад үзээрэй. Яагаад ч болохгүй. Эсвэл 4-ийн тоог нөгөө 4-т хуваагддаг байхаар оруулах юм бол яагаад ч байрлуулахдаггүй. Тэр нь баталчих болно. За 4-р бодлого. Энэ 2-р бодлого гэсэн. 4-р бодлого нь болохоор за бүтэн квадрат ашиглах юм байна. За квадрат гэж юу юм бэ? А квадрат гэдэг бол А үржих А гэсэн үг. Магадгүй 7-гийн квадрат гэвэл би 7 үрждэг нь 7 тэнцүү 49 гэжлэн гэсэн үг. За окей. За тэгвэл бодлого. За багш бэлгүүдэд натурал тооны квадратыг олох даалгавар өгсөн. Бэлгүүтийн ийм тооч идэрсэн. Ямар тоо юм хэр 1 2 3 4 5 6 7 8 9 7 өдөрт тооч идэрсэн. За багш хараад шууд буруу байна гэж хэлсэн. За нэгсэндээ энийг тооны квадрат хэсгийг шалгаж ямар нэг ижлэх хоёр тооны үржүүр хэсгийг шалгах юм бол жаахан цаг орно. Тэгсний оронд энэ төгсгөлийн цифрийг ажиглах хэрэгтэй. Ям нэгээр төгсөн тооны квадрат үргэлж нэгээр л төгсөн. Хоёроор тооны төгсөн тооны квадрат үргэлж дөрвөөр төгсөн. Гурваар төгсөн тооны квадрат үргэлж 9-өөр. Дөрвөөр төгсөн тооны квадрат үргэлж 4-4 төгсөн. 5-аар төгсөн тооны квадрат үргэлж 5-аар төгсөн. 6-аар төгсөн тооны квадрат үргэлж 6-аар төгсөн. За 7 дээр 9-өөр төгсөн. 8 дээр 4-өөр төгсөн. 9 дээр 1-ээр төгсөн. 10 дээр тийгээр төгсөн. Тийгээр төгсөн тооны квадрат тийгээр төгсөн. За тэгэхээр ямар ч тооны квадрат эзэж 7-оор төгсдөг учраас багш авахртай ажигласан гэсэн үг. За дараа нь А ингээ болцсон. Бид яасан за одоо ингээ бэлгүүтээ муу авчихслаа гэж удаа дахин оролдож байгаа дахиад ийм тооч гоод ирсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 5 гэвч ирсэн. Багш дахиад л муу тавьсан. За шалтгаан нь юу юм бэ? Энэ 5-аар төгсөн тоо тэгвэл 5-аар төгсөн тооны квадрат л байна уу? Өөр ямар ч төгсөн тооны өөр ямар ч цифрээр төгсөн тооны квадрат 5-аар төгсөхгүй зөвхөн 5. За тэгвэл 5-аар төгсөн тооны квадрат үргэлж 25-аар төгсдөг. Гэтэл энэ 95-аар төгсөж байна. Одоо би жишээ 15-аар үржил та. 225 25-аар төгсөн. Би 35-ыг 35-аар үржил та. 3 4 12 тэгээд 25 цэцлэг авчиж байна. Бүр ийм том явагдагч 5-аар төгсөн тооны квадратыг болохтой би одоо би 7-г 75-ын квадратыг болохын тулд 7-гийн дараагийн тоо 8. 7 8-ын 56-ыг 60-аас нь 25-ыг залгаа авч идэх болдог шин. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч 5-аар төгсөн тооны квадрат 25-аар төгснө. Энд энэ 95-аар төгсөд байгаа учраас боломжгүй байх гэж хэлж байна. За эцэст нь дахиад оролдож нөгөө нэг хөрчин. Дахиад муу авсан. За
ямар шинж чанар тийм гэхээр 2 3 4 5 6 7 8 9 6 гэдэг тоо өчигдөрсөн чи дахиад муу авсан. За энэний шалтгаан юу юм гэхээр энэ тоо цифруудын нийлбэр нэгээс нийлбэр 45 6-ыг нэмээд 51. 51 3 тоо багт. Тэгвэл тооны квадратын бол энэ 3 тэгш удаа хуваагдах хэрэгтэй. Нэгсэндээ ядаж 2 эсвэл ядаж 4 удаа хуваагдах хэрэгтэй. Гэтэл энэ 2 удаа хуваагдахын тулд 9 хуваагдах хэрэгтэй байтал 51 9 хуваагдахгүй. Инхээр энэ тоо тооны квадрат биш ээ гэсэн.